Хүүхэд хамгааллын хуулийг шинжилээд баталсан. За баталсан хууль маань 9 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх гэж байгаа. Гэр бүлийн орчинд хүүхдийнхээ дэрхэд архитан согтуурах эсвэл архитан согтуурсан үедээ хүүхдийнхээ байгаа орчинд те гэртээ юм уу сургууль дээр юм уу очих хориотой. Энэ бол хүүхдээ эрсдэл рүү түлхэж байна гэдэг ийм ойлголт руу явчихна гэдэг ингээд бүр хуулийн заалт болгоо суулгацсан байгаа. Тэгэхээр энэ заалтыг суулгах болсон шалтгаан нөхцөл үндэслэл юу юм бэ? Гэр бүл болж байгаа бүхий л асуудал, гэр бүл салалт, хүүхдээ өнчрүүлэх те хүүхдээ одоо юу гэдэг ингээд хин нэгэн 8 нас эрүүл мэнд тохирох гэдэг ч юм энэ бүх үзүүлэлтүүдийн цаад учир шалтгаан хор хохирол нь өөрөө эргээд архитекталтай л холбоотой тийм. Тийм учраас бас яг энэ архитектийн асуудлыг үнэхээр те хүүхдийнхээ хажууд ахын хүрээний архитект зохион байгуулахгүй байх. Дээрээс нь архитектын согтуурсан үедээ те хүүхдээ гадуур аваад гардаг. Дээрээс нь нэмээд хүүхдийнхаа тэр цэцэрлэг сургууль те ингээд нөгөө анхдагч орчингуудад очдог гэдэр байдаг чинь энэ бүр хүүхдийг үнэхээр бүх талын эрсдэлд оруулж байгаа байхгүй. Зөвхөн амь нас эрүүл мэндийн асуудал яриа зогсохгүй. Одоо ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн хувьд ч гэсэн ингээд одоо эцэг гэх нь те согтуу байх, баян гэрдээ согтуу байх, хүүхдийн сургууль дээр согтуу ирэх ч гэсэн хүүхдийн өөрийн үнэлэмж те бид нар энэ асуудлыг ердөөсөө тооцдоггүй штэ. Аав нь анхаарлаа хандуулаад аваад ирлээ гэж ярьдаг боловч мөн чанартаа тухайн хүүхдээ өөрийн үнэлэмжинд оршилж яадаг, үеийнхнаасаа ичдэг те эн чинь бас бид нар нэг талаараа бас яг хүүхдийг эцэг их нь өөрснөө арх хэрэглэснээрээ энэ архитект ахуй өрөөний архитект зохион байгуулснараа хүүхдээ үл хайхрах те одоо бие махбодын хувьд ч тэр бүхэл хэлбэрийн хүчирхийлэлд өртүүлэх энэ нөхцөл байдал оролцож байгаа байхгүй. Тэгэхээр энэ олон үзүүлэлтүүд чи өөрөө магадгүй бид нар ингээд яах би хүүхдээ анхаарал тавьдаг, анхаарлаа хандуулдаг, хүүхдээ гудамжинд гаргаагүй тий хүүхдээ хажуудаа байлгаж байна, би гэр бүлдээ байлгаж байна. Гисэн мөртлөө яг энэ болгоны чинь өнөөдөр юу үүсгэж байна? Тэр ахуй хүрээний архитект чи өөрөө хүүхдийг бүр маш том эрсдэлд оруулж байгаа байхгүй. Магадгүй өнөөдөр хүүхдийнхээ дэргэд архитектсны үр нөлөө нь өнөөдөр мэдэгдэхгүй боловч ирээдүйд тэр хүүхдэд байнгын давтагддаг энэ дүр зураг ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ? Одоо бүр ингээл бидний амьдрал тохиолдог энгийн зүйлээс харъя л да бид нар. Хүн өөрөө ингээд орчноосоо сурж байгаа байхгүй юу? Орчноосоо сурдаг тий. Одоо бүр ямар ч тохиолдол ингээд магадгүй ингээд оюун ухааны хувьд асуудалтай байлаа ч гэсэн ингээд нийгмийг хараад нийгмээсээ ч юм уу тий орчноосоо ингээд суралцж байдаг. Гэтэл ингээд байдаг л үзэгдэл, хэвийн л үзэгдэл гээл тий тэр ингээл хүүхдийнхээ хажууд архитект согтуурж яадаг, байнга архитектыг зохион байгуулж яадаг тий энэ хүрээнд өссөн хүүхэд бол эн чинь бас тийм л орчныг бий болох байхгүй юу? Ирээдүйд энэ бол бүр ингээд нэг талаараа одоо юу гэдэг эргээл бид нар яг тийм л хүмүүсийг л гэр бүлийн хүрээнд бий болгоод байгаа юм биш үү гэдэг рүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нөгөө талаасаа тэр ингээд одоо архиж явах үед гаргаж байгаа зан үйл тий хүүхдтэйгээ харилцаж явах үед гаргаж байгаа тэр одоо харилцаа хандлагууд тий бүгдээрээ хяналтгүй л байдаг штэ. Хяналтгүй байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдийг одоо бие махбодын хувьд хүүхдэд хүчрэлүүлдэг байдаг ч юм уу эсвэл хүүхдийг гэрээс нь хөөж гаргах магадгүй амаар доромжлох хүүхдийг бүр ингээ гутаан доромжлох тий тэгээ хуулинд ч гэсэн бас нэг яг орсон заалтын штэ хүүхдийг ингээд гэр бүлийн хүрээнд яг нэг гутаан доромжлох тэгээ энээх хориглох ийм заалт байгаа штэ тэгээ энэ үйлдэлүүдийг гаргаж яадаг гэтэл энэ үйлдэлүүд чинь ингээд хурааж хуримтлагдаж хүүхдэд тий стресс бухимдлыг бий болгож л яадаг асуудлын шалтгаан их усэр өөрөө болдог. Тэгээ энэ өөрөө хүүхдэд магадгүй ингээд цэцэг эхчүүдийн бас нэг алдаа юм аахгүй юу? Урчин ч юм уу, урд оройн, урд өдөр нь ингээд тэг гэр бүлдээ архитект хүүхдийн хажууд зохион байгуулдаг тий. Маргааш нь бүгдээрээ ингээд хэвэн ингээд бүгдээрээ бусаад ингээд буцаал ажил амьдралдаа ороод бүгд ингээд нэг хэвэн үргэлжилдээдэг тухай байгаад байдаг. Гэтэл магадгүй тэр архитектын сектор жаах үедээ тий хүүхдтэй ингээд одоо хүчрэл хүүхдийг бие махбодын тохироосон ч юм уу эсвэл хүүхдийг хилэмар доромжилсан байдаг ч юм уу тий. Тэгээ энэ үйлдэлүүд насан туршид магадгүй ингээд өглөө гараад болчдөг бах. Уучлаарай энэ хүүхдэд бол энэ үйлдэл мартагддаггүй. Байж байдаг ингээд төгшүүртэйгээр хүүхэд тий ингээд хичээл дээрээ очиод үеийнхэнтэйгээ тоглох магадгүй хичээлээ анхаарад суухад хүртэл энэ нөлөөлдөг. Хүүхдийн анхаарал төвлөрөхгүй байх тий. Дээрээс нь нэмээд магадгүй энэ удаан хугацаанд бүр давтамж нь их байх юм бол бүр ингээд хүүхдийн тархины хөгжил ч гэсэн сөргөөр нөлөөлөх ийм эрсдэлтэй байдгийг бүр олон он л одоо шинжлэх ухаанд бүр баталчихсан юм зүйл.
анхаарж байгаа гэдгээ аав ээж яаж тодорхойлж байгаа вэ гэдгээс их юм болоод тах шиг байна. Одоо нөгөө мөр бүтэн гиз затгалан байвал энэ анхаарж байгаа хэлбэрээ гэдэг ийм ойлголт яваад идэм биш үстэй. Яг хүүхдээ анхаарна гэдэг чинь бодит утгаараа яг юу багтааж ойлгох ёстой юм бэ? Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд одоо хүүхдээ анхаарал хандуулна гэдэг бол мэдээж хүүхдийн анхаарсны үндсэн хэрэгцээ болсон тэр аюулгүй гэр орон, хоол хүнс, хувц сунар энэ чухал. Гэхдээ бид нар бас яг энэ болгоны хажуугаар зэрэгцүүлээд эцэг эхчүүдийн хувьд зайлшгүй анхаарах зүйл юу гэхээр зэрэг миний хүүхдийнхаа одоо сурах, хөгжих тэр тань мэдгүй хөгжлийг би яаж дэмжих ёстой вэ? Энд нь яаж анхаарлаа хандуулах вэ? Миний хүүхдийн нийгэмшигүн чадвар хэр байна? Өөрөөр хэлбэл би хүүхдээ анхаарал хандуулж ийн гэл нийгмийн харилцаанд оролцуулдаггүй, хүүхдийнхаа одоо тэр хөгжлийг дэмждэггүй, нийгэмшигүн чадамжгүй өнөөдөр асуулгаад байдаг. Тэгэхээр нийгэмшигүн хөгжлийг бас яаж дэмжих вэ гэр бүлийн өрөөнд? Энэ асуудал чухал. За дараагийн бас нэг чухал асуудал болохоор зэрэг бие махбодын хөгжлийн асуудал. Тэгээ бие махбодын хөгжлийн асуудал гэж ярихаар зэрэг нөгөө секс дугуулангийн тухай бид нар яриад байдаг тийм. Яг үүндээ одоо юу гэдэг нь яг бие махбодын хөгжлийн асуудал гэж тэгэхээр бид нар дотоод гадаад хөгжлийн асуудлыг ярьж байна. Энэ дотроо одоо юу гэдэг нь илүү гадаад хөгжлийн асуудал бол өөрөө тэр хүүхдээ секс дугууланд явуулах тийм хүүхдийнхаа бие махбодын хөгжилд анхаарал хандуулах ийм асуудал. Дотоод яг бие махбодын хөгжлийн асуудал гэдэг чинь өөрөө тэр одоо хүүхдийн тархины хөгжил. Хэдэн настай миний хүүхд зайлшгүй тийм энэ ингээд хичээл дээрээ сургууль дээрээ 8 цаг хичээлчээд тараад давталганд суучаад тараад дахиад төгөлдөр хуранд яваад ингээд орой өглөө нөгөө 7 цагт гарсан хүүхд маань орой 8 цагт ингээд орж ирээд хизээд нь гэрийн даалгавар хийгээд хизээд нь гэр бүлийн харилцаанд ороод хизээд нь одоо юу гэдгийг энэ бүх ингээд чадвар чадамжуудаа эзэмшгүй. Тэгэхээр энийг бид нар аль болохоор хүүхдэд анхаарал хандуулах асуудал бол одоо юу гэдэг мэдээж хуулинд хоригдсан заалтууд байгаа. Тэр юу вэ гэхээр зэрэг хүүхд бие махбодын хүчирхийлэл үлдэж болохгүй. Хүүхдийг альва хэлбэрийн одоо бүх хэлбэрийн тэр хүчирхийллээс ангид байлгах энэ болгоныг гэр бүл өөрөө анхаардаг. Энэ талаар урьдчилан сэргийлэх эрсдлийн баг өөрөө магадгүй манай гэр бүл өөрөө бид нар өөрөө хүүхдэд эрсдэлтэй орчин бүрдүүлсэн байх вэ. Эннийхээ өөрөө үнэлгээг хийж чаддаг. Энээсээ урьдчилан сэргийлдэг байх тухай эцэг эхчүүдэд хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ олгоноос одоо юу гэдэг зохид зодож хүчрхийл үйлдэж болохгүй хажуугаар бас магадгүй сайн хүн болох гэж юм, хүмүүжүүлэх гэж юм, төлөвшүүлэх гэж юм гээд хүүхдийнхаа насан тохироогүй хит их ачааллыг өнөөдөр үүрүүлээд байх вэ. Тэгээд нөгөө хүүхдтэйгээ ярилцдаггүй, хүүхдтэйгээ дотн харилцаа үүсгэдэггүй. Энэ бүхэн маань ч гэсэн эргээл бид нар бас хүүхдийнхаа эрхийг зөрчөөд байна шүү дээ. Тийм хүүхдээ бүрэн гүйцэд хамгаалахгүй шүү дээ. Хамгаалал гэдэг чинь яг л ингээд энэ бүхтлийн асуудлуудыг оруулаад байгаа. Хүүхдийн хөгжлийн хувьд дэмжижээдэг тэр одоо тэр нэг орчингууд байдаг. Тэгээд тэрэн дотор бол гэр бүлийн орчин бол хамгийн чухал байд юм байна л да. Тэгээ ингээд дараалалаар нь харахаар зэрэг эхлээ гэр бүлийн орчин бол маш чухал. Гэр бүлийн орчин сайн байх юм бол дараагийн орчин сайн байна. Тэр итэл хүүхдийн өөрийнх нь нөгөө давуу чанар илүүтэй байна гэж үзээд байгаа байхгүй. Гэтэл манад энэ ингээ байран солигдсон. Манад яасан гэхээр зэрэг хүүхдийн хөгжлийг дэмжиж байгаа орчин өнөөдөр сургууль гэж гарч ирээд сургуулийн дараа гэр бүл орж ирсэн. Өөрөөр хэлбэл хүүхэд өнөөдөр хаана хинтээ хүүхдийн тэр чөлөө цаг, хүүхдийн харилцаа хаана явж яг сургууль дээрээ явагдаад нөгөө эцэг эхчүүд уул нь яг ингээд хүүхдийн тэр харилцааны хувьд хүүхдэд дэмжиж хүмүүжил төлөвшлийн хувьд хүүхдэд хамгааллын хувьд ч гэсэн анхдагч орчин өөрөө гэр бүл байж хэвээр байхгүй. Гэтэл гэр бүл өөрөө хүүхдийнхаа хөгжлийг дэмжигчийн хувьд ч тэр хамгаалах одоо орчны хувьд ч тэр хангалттай байж чадахгүй. Ингэж байгаа аахгүй эцэг эхчүүдийн 5 одоо юу гэдгийг хүүхэд тутмын 3-ынх нь ингээл гэлтгэж чинь гэрийн даалгавраа хийсэн үү ямар нэгэн зүйл хэрэгцээтэй байна уу үгүй юу гэдэг ч юм уу энэ асуудалд анхаарал хандуулдаг. Эсвэл 5 хүүхэд тутмын зөвхөн нэг хүүхэдт нь л одоо яг хичээлээ хийсэн үү хичээлээ чинь юу хэрэгтэй гэдэг тухай асуудаг байдаг ч юм уу. Ингээ харахаар зэрэг өөрөөр хэлбэл энд юг харуулад байна гэхээр зэрэг яг 5 эцэг их тутмын ердөөсөө магадгүй нэг нь хүүхдээ илүү ингээ анхаарал тавих энэ орлогоодыг хийж штеп. Магадгүй энэ хуулинд бас нэг заалт байгаа. Тэр нь юу вэ гэхээр зэрэг нөгөө эцэг их байх үүргээ уруулан ашиглаад байгаа юм шүү. Тэгэхээр хуулинд бас хит хит хориглох заалтууд байгаа л да. Тэгэхээр тэр хориглох заалтуудын нэг дотор өөрөө бас яг энэ заалт ярьж байгаа байхгүй. Та эцэг их байх үүргээ бас тэр одоо юу гэдэг уруулан ашиглаж болохгүй. Өөрөөр хэлбэл би аав нэм чинь, би ээж нэм чинь
Би хүүхдээ мэдчихээн. Би хүүхдээ юмд явуулахгүй хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргадаг. Тэ хүүхдээ одоо юу гэдэг шаардлагатай одоо тэр эрүүл мэндийн үйлчилгээ, шаардлагатай нийгмийн боловсролын үйлчилгээ ч юм уу тэрэнд хамруулахгүй байх гэдэг ч юм. Ингээ энэ нөхцөл байдлуудыг бас хуулинд хориглож өгсөн байна.